За би та бүхэнд хуулийн заалтыг уншиж өгье. Хуулийн төслийн 7-гийн 12-т зарим төсөлд байгаль орчны наривчлсан үнэлгээ хийлгэхийг шаардахгүй гэдэг үг орж ирсэн байна. Энэний үндэслэл гэсэн чинь төслийн үзэл баримтлалын 5-ийн А-гийн буюу хуудас 2-т байгаа. 5-ийн А-гийн 1-т төсөл хэрэгжүүлэхэд багийн нийтийн хурлын тэмдэглэл авахад нутаг дэвсгэрийн захиргаа болон иргэний нийтийн хурлын гэсэн хоёр нэгжээс санал авахад иргэний нийтийн хурл нь жилдээ 1-2 хуралддаг учраас хугацаа их алддаг. Том их төсөл одоо их хойшилж байна гэж. Иргэдийн нийтийн хурл нь хуралддаг учраас ерөөсөө эднээс хязгаарч асуухгүй байя гэдэг энэ том тэнэглэл орж ирж байгаа нь үндсэн хуулийн 6 дугаар заалт зүйлтэй эрх зүйн дүгнэлт гарсан уу? Нийцэж байгаа юу? Энд чинь үндсэн хуулийн 6 дугаар зүйл дээр газрын хэвлийн баялаг гагцгүй гэж үг байгаа шүү. Гагцгүй ард түмний мэдэлт. Тэр мэдлэлтэнд байгаа хүмүүсээс асуухгүйгээр 7-гийн 12-т орж ирье гэж байна. Дараагийн асуулт. 7-гийн 13, 7-гийн 14 төслийн товч танилцуулган дээр ингэж асуусан байна. Байгаль орчны наривчлсан үнэлгээ, ерөнхий үнэлгээг үндэслэн сум дүүргийн зөвхөн засаг дарга орон нутагтаа төслийг хэрэгжүүлэх эсхийг шийдвэрлэж байхаар зохицуулахаар байна гэж. Нөгөө авилгал аваад гидийгээд ээдэг сумын дарганараас 100% шууд шийдүүлчихье. Авилгалаа өгөөд хурдан шийдье гэсэн санаа юм уу? Ингэж болох уу? Энэ иргэдийн бүхий эрх ашгийг ганцхан дүүрэг сумын засаг дарга төлөөлж хариуцаж болд юм уу? Энэ нөгөө үндсэн хуулийн 6 дугаар заалтаа тэгээд дагж байгаа юм уу? Эрх зүйн дүгнэлт гарсан уу энэ дээр? Миний асуулт. Хоёрт нь үндсэн хуулийн заалт 6 дугаар заалтын үндсэн баримтлал, үндсэн үзэл санаа нь ямар нэгэн том төслийн тэр том ашиг эдийн засгийн өрөг хожоос илүү иргэдийн эрх ашиг хамгийн чухал шүү гэж заасан байгаа шүү. Тэгсэн тэрийг уландаа гიშгээд үндсэндээ зэрлэг капитализм руу биднес ч 30 жил гайхалтайгаа явж байгаа л да. Зэрлэг капитализмаар хүн байгаль хоёр л хамгийн хохирдог. Өөрийгөө өмгөөлөх чадваргүй хүн байгаль хоёрыг өмгөөлөх гэж төр байдаг болохоос биш олигархуудад үйлчлэх гэж байдгүй маа. Миний ахын дүүс арай л андуураад байна да. Үндсэндээ төрийн шийдвэр гарахтаа энэ шийдвэрээс болж нөлөөлөгдөх хохирох хүмүүстэй заавал хэлэлцэж, заавал ярилцаж, заавал шийдвэрт оролцуулах ёстой гэдэг зарчмаа алдагдсан байна. Үндсэндээ ард иргэдээс асуухгүй гэдэг бол үндсэндээ иргэний дан шиг юм болов. Одоо хөдөө орон нутагт уул уурхайн компаниуд та нар очиод үз. Буутаа цэргээр мануулж байгаа. Зуудаг нохоогоор 100-100-аар нь мануулж байгаа. Өнөөдөр ард иргэд амжиргааныхаа төлөө тэр нарийн ширхэгтэй өвс чинь тэдний амжиргаа тэднийхээ төлөө тэмцэж байгаа. Тэдний нухчин дарах гэж байгаль орчны наривчлсан үнэлгээг та нараас авахгүй. Ярихгүй. Бүр гоё орж ирсэн байгаа. Төслийн 7-гийн 14-т сум дүүргийн засаг дарга төсөл хэрэгжүүлэгчийн хүсэлтийг хуудас 19-т байгаа шүү. 7-гийн 13 заасан. Хүлээн авч ажлын 10 хоногт багтаа хариу өгөх бөгөөд энэ хугацаанд шийдвэрлээгүй тохиолдолд хариу өгсөн тооцно. 10 хоногоо өчөө шиг тооцоо сууж яхна шүү. Нөгөө хүмүүс хариу өгөхгүй л дээ. Хуралддаг улсууд ч. Тэгэхээр та нар яах вэ? Энэ 10 хоногт хариу өглөө гялаа. Шууд ухаж болно гэсэн хариу болж шүү. Миний асуулт зөв үү? Та нар энэ дээр хариулж өгдөө. Хүмүүсийг ингэж дээрэндэж болох уу? Тэгэхээр миний ахын дүүсээ төр өөрийгөө өмгөөлөх чадваргүй энэ байгаль хүн хоёрт арай хатуу хандж байна. Үндсэндээ өнөөдөр 7800 лиценз байгаа Монголд. За, байгаль орчин уур амьсгалын өрсөлдөөн сайд, одон чай сайд хариулъя. За яг тэ юмыг тэгээд одоо ингээд дандаа ингээд ард түмний нэр бариад авах ч бас хэрэггүй л дээ. Тэнд одоо хэдэн мянган одоо баялаг бүтээгчд байна. Хөөр хэнийг барилгын материал оруулж ирэх гээд өнөөдөр 152 хоног хүлээж байгаа хүн байна. Нэг үсчин ажиллуулах гад нэг эсвэл нэг уламжлалын эмнэлэг нэг лаборатори байгуулах гад энэ хүмүүс чинь үнэхээр цөхөрцөн байх шүү. Монгол улсад бизнес их ямар хүндрэлтэй байгааг бол та ойлгож байгаа. Таны саяны уншсан заалт чинь тэр нэгдүгээр зэрэглэлд орохгүй хүмүүст огт хамаарахгүй заалт байхгүй юу? Та хуулийн дээр харж л байгаа шүү дээ. Би түрүүн зөндөө тайлбарласан. Попрхол амархан шүү дээ.
Сайхан штэ энэ ирээдүйн өсөд явна. Гэхдээ энэ баялаг бүтээгч татвар төлөгчдийг чинь бид нар дэмжиж ээж, энэ хүн суртлыг арилгаж ээж, тэр шат шатны авилгалыг арилгаж ээж эн чинь улс орн чинь хөгжин штэ. Энэ 126 дотор нэг чинь байгаль орчноос сүйтгэж, энэ уул уурхайгийн замбраагүй явуулж гэсэн нэг ширхэгч гишүүн байхгүй гэж би итгэлтэй байна. Би байнгын орон дээр зөндөө тайлбарласан. Тэр 2, 3 дугаар зэрэглэлд орсон юмнууд чинь энэ зайлшгүй энэ юмд ордгоо маа. Тэр харин иргэдээс асууж байгаа тоо чинь бүр илүү 14 дахин нэмэгдэж байгаа байхгүй юу? Яг орон нутаг дээр. Тэгэхээр энэ заалтыг бол бас ингэж гуйлж болохгүй. Таны саяны асуучсан юм чинь 7-гийн 7 заасан энэ хэсэгт бол энэ байгаль орчны үнэлгээ шаардахгүй л гэж байгаа ш. Гэхдээ энэ 32% цуглуулж байгаа л та нар цахимаар мэдүүлчих. Тэр мэдүүлсний чинь л бид нар аваад бүртгээ тэрнээс энд заавал ингээд 152 хоног орчлоод байх шаардлагагүй л гэсэн ийм л заалт штэ. Одоо энэ хууль хэрэг ингээд буцаагдах юм бол дахиад 2 жил орж ирэхгүй, дахиад нөгөө бизнес эрхлэгч чинь 152 хоног 1 литр химийн бодис оруулж ирсэн ч хэдэн тоноор нь оруулж ирж байгаа уул уурхайн компани бүгд адилхан явахгүй. Харин тэр байгаль сүйтгэгээд байгаа хүмүүс чинь илүү хождог байхгүй. Дандаа арын хаалгаар ярина, авилгалын өгнө. Тэгэл хийж ин нөгөө мө өөрхий жижиг одоо юунууд чинь ингээл ард хоцордог байхгүй. Тэгэхээр бүгдийг сайхан ангилаад үгээ, цахимжуулаад үгээ, мэдэх эрхийн ил тавиад үгээ гэсэн ийм л хууль штэ. Тэгээ энийг та нар ингээд зөндөө тайлбарлаад байнгын орон дээр би зөндөө тайлбарласан. Ингээд хамаа алга тэр буцаах гэдэг бол дараа нь тэгээ дахиад 2, 3 жил болоход эн чинь улс орнд л хохирлолтой байхгүй юу?